тантай холбоотой нэг асуудал сүүлийн үед үүсээд байгаа. Ялангуяа таны хүүтэй холбоотой асуудал. Өнөөдөр таныг энд ажиллах гэхээр хэвлийнхэн бас ингээд тасж байгаад яг энэ талаар тодруулъя гэдээ ирлээ. За таны хүүтэй холбоотой одоо найз охин гэх эмэгтэйгээ одоо бэлгэсэлт авч гисэн гэдэг асуудал одоо үүсээд байна. За энийг дээр таныг бас ард иргэд тайлбар хийхийг шаардаж байна. Залуучууд тайлбар хийхийг шаардаж байна. Тэгэхээр энэ талаар та тайлбар боломж байна. За говийн бүстэй ажиллаж байх одоо хугацаанд бол ийм асуудал бол одоо болсон. За би мэдээллүүд бол авсан. За ирээд одоо хүүтэйгээ одоо бас илэн далангуу ярилцсан. За манай хүү бол одоо 23 настай. Одоо бас ингээд 90 тэнд хүрч байна. За найз охинтой одоо болсон нь үнэн байна. За найз охиных нь одоо ар гэртээ аав ээжтэй нь бол одоо миний хувьд бас уулзаж танилцж бол бас амжаагүй явж байна. За хүнд одоо хайрцагтай болж сүү тавих юм одоо бүгд бэлгэлсэн бол үнэн байна. Тэгээ одоо би бас хүүгийнхээ хайрцаглалын асуудалд бол одоо хүндэлтэй хандж байна. За гэхдээ би бол бас хүүтэйгээ ярьсан зүйл бол олон нийтийн зүгээс одоо гаргаж тавьж байгаа энэ шүүмжил бол төв төвтэй зүйлээ. Хүн бүхэн хуулийн өмнө одоо тэгш амьдрах ёстой. Орлогоо одоо нотлох ёстой. За манай хүүгийн хувьд бол надтай ямар нэгэн байдлаар одоо хүнтэй сүү тавих гэж байгаа. За одоо надад мөнгө төгрөх хэрэгтэй байна гэдэг ийм зүйлийг бол одоо өмнө бол яриаг. За мэдээж бас одоо завгүй одоо явсан бас сул талтай холбоотой байхыг бас үгээс гаргагүй. За ингээд юутэй ч одоо говьд ажиллаж байгаа одоо хугацаанд хүү маань найз охинтой болсон байна. За одоо найз охиных нь одоо аав ээжтэй бас уулзаж ярилцах одоо юм аав хүний үүрэг одоо над дээр ингээд одоо үсэж байгааг бол би ухамсарлаж байгаа. За бүгж авснаа бол үлэмжширч байна. Би тэгээд одоо орлогоо нотлох хэрэгтэй гэдэг зүйлийг хэлсэн. За манай үгийн хувьд бол яг ер нь за та бүхэн мэдээж одоо цаашдаа мэдээлэлтэй болно. Анх удаа л одоо манай бас гэр бүлийн гişүү манай том хүүгийн маань бол мэдээлэл ингээд бас гарч байна. За бас хитрхи одоо ингээд янз бүрийн юмд одоо орооцолтоо хүний нүдэнд харагдав гэж одоо бас банк өглөөд идэг бас буруу юм шиг байна. Ер нь бол ингээд том болцсон насанд хүрсэн хүн өөрийнхөө одоо бас ингээд хүмүүс танигдаад, нийгэм танигдаад ингээд явах нь бол одоо бас зүү зүйтэй зүйл байж магадгүй. За багаас л одоо манай хүн бол аялах дуртай. За Монголдо одоо бас одоо аялал жуулчлалын чиглэлээр сурах сонирхолтой. За бас нээлттэй. За ингээд одоо бас студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой. За тэгээд хероотой хамтарч ажилладаг. За тийм л одоо юу ингээд олон жил. Миний хөрөнгө оруулалтын мэдүүлгэн дээр одоо та бүхэн мэдж байгаа солигдоогүй хоёр компани байдаг. Нэг нь бол Hero Entertainment-ийн одоо 50%. За нөгөөх нь бол одоо хүлэг контент гэдэг ийм компани байдаг. За тэрнтэй холбоотой одоо тийм контентын ийм зүйл хийнэ гэдэг л ийм зүйл хийгээл ингээл одоо явж байгаа залуу. Тэгээд явандаа өөрөө бас олон нийтэд өөрийнхөө хувьд одоо бие хүнийхээ хувьд одоо бас мэдээлэл өгөөд ингээд одоо явах нь бол одоо өөрийнх нь асуудал. Би бол бас хүүгийнхээ одоо тэр нөгөө өөрийнх нь амьдрах тэр хувийнхны орон зайд бол одоо аав хүний хувьд бол алдахыг бол хүсэхгүй байгаа. Нэг зүйлийг бол би зарчмын хувьд бол илэн далангүй хэлсэн. За хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол одоо сүүн бөгж байсан ч хураалах хэрэгтэй юм зүйлээ. Энэ бол одоо нийтийн зүгээс тавьж байгаа шаардлага нь бол их зөв гэдэг. За олон нийтийн зүгээс гаргаж тавьж байгаа энэ асуудалд бол миний хувьд бол хүндэтгэлтэй бөгөөд талархалтай хандж байна. За олон нийтийг бас талцуулах ийм одоо асуудал болсонд одоо бас хүлцэл өчөж байна. Уучлалт гуйж байна. Засгийн газраас хэд хэдэн юм одоо багц арга хэмжээнүүдийг л авч байгаа та бүгдээрээ мэдж байгаа. За авилгалын ялын бодлогыг бол чангатгсан байгаа. Одоо авилгал аваад нотлогдвол 12 жилийн хоригдолтой болцсон. За дээрэс нь засгийн газраас 11 сард байна уу тийм ээ 11 сард за улс төрд нөлөө бүхий этгээд улс төрчдийн за төрд ажиллаж байгаа одоо өндөр албан тушаалтнууд хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол энэ бол одоо улсын орлого болох юм одоо хуулийн төслийг бол засгийн газраас өргөн барьсан байна. За энэ асуудал одоо улсын их хурлаар ингээд хилцэгдээд батлагдчихвал яг энэ хардлага сэргэлттэй холбоотой бүх асуудлууд бүрэн шийдэгдэнэ. Тэр нь юу вэ гэхээр гэр бүлийн гишүүд хүн амын орлогын албан татвараа бүртгүүлдэг болно. За одоо бол хөрөнгө орлогын мэдүүлэг бүртгэгдэж байгаа. За ингэхээр татвар ингээд бүртгээд эхлэхлээр датанууд одоо бүр илүү ойлгомжтой болно.
За тэгээ орлогоо нотолж чадахгүй бол тэр ингээд хураагддаг болно. За тэрэн дээр олон нийтийн зөвлөл болон одоо бусад хяналтууд орно. За ингээд авилгалтай тэмцэх газар болон хуулийн байгууллагуудтай хамтарч одоо бүх нийтээрээ ингээд шалгагдах ийм эргэлзээг тайлах ийм асуудлууд бол байгаа. Тийм учраас энэ дээр одоо миний хувьд бас нэгэн тийм асуудал гарсан юм чинь би одоо хуулийн дагуу бүх орлогоо шалгуулнаа. За үүнийг олон нийтэд одоо нээлттэй тайлгнахыг би одоо хуулийн байгууллагуудаас хүснэ. За мөн одоо олон нийт яг өнөөдөр ингээд шахаж байгаа шиг за бас энэ асуудлуудыг ингээд одоо гаргаж тавьж байгаа шиг яг энэ хуулийг одоо баталжуул энэ дээр байгаа одоо 2-3 салангат хуулинд байгаа асуудлууд бүтэн хууль болж одоо эргэцэн хувьд Сингапуртай маш төстэй болно гэсэн үг ээ. Тэгээ хүн бүхэн мэдээж орлого хуулийн дагуу олгох нээлттэй. За хин нэгнийг одоо тийм хэлмэгдүүлж болохгүй. За гэхдээ нэгэнтээ одоо тангараг өргөөд төрд ажиллаж байгаа хүмүүсийн орлого хэрэглээ бүх зүйл бүртгэгдээд нотолж чадахгүй бол энэ шууд одоо улсын орлого болно гэсэн. Яг энийг нөгөө хөрөнгө хураах хууль нийгэмчлэх гэж байна. Тэр гэдэг ийм асуудлууд бас яригдчихэж байгаа юм зүйл байгаа. Энэ дээр бол ямар ч тийм одоо хуулийн залт байхгүй. Яг энэ асуудлыг л одоо илүү боловсронгуй болгох гэж байгаа ийм залттай юм шүү гэдгийг одоо став хүнд хэлье. Тийм учраас би бас нийт иргэдтэй уриалж байна. За миний хувьд хэрвээ одоо орлогоо нотолж чадахгүй асуудлууд байвал хариуцлага үлээхэд бэлэн байна. Энэ бүх асуудал дээр харин энэ хуулийг одоо явуулах тал дээр олон нийт дэмжлэг үзүүлж хамтарч ажиллая. Би манлайлъя. Бусад одоо улс төрчид за бусад одоо төрийн өндөр албан тушаал одоо хашижсэн болон хашиж байгаа хүмүүс бас орлогоо нотлох энэ зүйл дээр хэдүүлээ хамтдаа нийгмээрээ дахиад нэг алхах юм. За хүн амын орлогын албан дотор болон одоо тэр бүртгэлтэй холбоотой энэ бүх асуудлуудаа ил тод болгоод ингээд явъя гэдгийг одоо бас уриалгах зүйтэй болов уу гэж бодож байна тийм. Зарим нэг зүйл тодруулъя. Та сая яг одоо таны хүүтэй холбоотой маш олон мэдээлүүд ингээд гарч ирэл та нэстэг дээрээ хөлгөсөн хүүтэй машин найзлаа биш те. Ганц сүм бүгжтэй холбоотой асуудал биш. Тэгэхээр энэ бүгдийг хаанаас ямар мөнгөөр авсан яасан бэ гэдгийг батлах юм байна гэж байна. Үүнээс гадна нэг зүйл тодруулахад одоо зарим гишүүд сайднараас бас тодруулж ажилласан л та тий. Тэгэхэд бол яг энэ их бүтээн байгуулалтын ажилтай давхцаад яг энэ мэт хэрэгүүд гарч ирдэг засгийн газар огцор гэсэн жагсаал болдог нь бас хачирхалтай байна. Анхаарал татж байна тохиолдол биш гэдэг зүйлийг хэлжсэн. Та энэ дээр юу ямар байдлаа? За манай хүүгийн хувьд бол одоо бүгд авцсан гэдгээ бол хэлсэн. За бусад зүйлийн хувьд бол одоо аваа би холбоог өгсөн. За би бас хүүтэй итгэж байна. За тэгээ хуулийн байгууллага энийг одоо шалгаад тэгээд энэ одоо хаанаас гарсан бэ гэдэг ойлгомжтой мөнгө алга болохгүй тэр хүүхд бол гараад ирэх ийм асуудлаа. За бусад одоо зүйлтэй холбоотой яг уу миний хувьд бол бас нэг зүйлийг бол одоо байнга ойлгож одоо ухамсарлаж явдаг. Тэр нь бол за ингээд одоо Эрдэнэт за тавталгаа за тэгэл одоо хөгжлийн банк за ойлголын эсрэг хууль гэдэг ийм олон асуудлуудыг за баялагын сан гэдэг ингээд том төслүүд гэдэг энэ яг том асуудлууд өөрөө ийм том эрх ашгуудыг бол одоо хөнддөг зайн бол ойлгомжтой. За хувийнхаа хувьд би бас нэлээдгүй олон хүнийг гомдоосон олон хүний эрх ашгийг зөрчсөн ийм асуудлууд бол одоо байна. За энийг бол одоо би бүрэн одоо ухамсарлаж ойлгож байгаа. За тийм ч учраас би одоо туйлын одоо болгоомжтой аливаа асуудалд хандхаас өөр сонголт бол надад үнэхээр байхгүй. Ямар нэгэн байдлаар одоо асуудал гарах юм бол одоо яг өнөөдртэй адилхан ийм л одоо асуудлууд бол гарнаа. Тийм учраас яг намайг одоо янз бүрээр л хэлдэг. За одоо данхч ижүүргээл олон л асуудлууд. За яг одоо бол ингээ бас гэр бүл рүү бас орох юм асуудлууд болж байгаа юм байна. За манай одоо хүүхэд болон одоо манай гэр бүлийн гишүүд ч гэсэн одоо энэ дээр бол бас нэлээд тийм одоо ойлголтыг бол авсан байх. Бүр илүү одоо болгоомжтой байх юм асуудлууд бол гарахыг бол одоо ойлгож байгаа. За гэхдээ би яг олон нийттэй хандаа зүгээр нэг зүйлийг одоо уриалахад за сая үл ингээд гашуун сухад ганц модын 20 жилийн хугацаанд одоо ус төрсэн манай улсын одоо нэг номерт ирэмлэгдэх энэ том төсөл явахад баг хүн анзаарсангүй өнгөрлөө. За саяны л одоо асуудал дээр одоо илүү төвлөрөх шиг боллоо. За энэ үл өөрөө бид нар бас цаашдаа илүү хэсэг байхыг ханаал бас одоо бодхон зүйтэй байгаа. Тэгэхээр яг ийм байдлаар одоо төслүүд гацдаг. За ийм байдлаар одоо бас эрх ашгуудын одоо ирэмб ямар нэгэн байдлаар гацаа үүсдэг юм асуудлууд бол байгаа. Яг сая гашуун сухаттай холбоотой асуудлууд энэ харахгүй би ойлгож байгаа. Энэ бол
Эдгээр 5-7 одоо нэг одоо 51%-ийг нь одоо манай Монголын MMC компани авахар хилцэл хийсэн. 49%-ийг нь одоо Шинхua компанид бол өгөхөр хилцэл хийсэн. Ийм одоо гэрээ байсан. 10 жилийн өмнөх одоо гэрээ бол. За энийг бид нар сая Шанхайд очоод засгийн газартай уулзаад аль нэг компанийг гаргачихъя гэсэн. Өөрөөр хэлбэл одоо заавал юм дундын компани байгаад яах юм бэ? Хоёр засгийн газар хоорондоо тохирч. Тэгэхээр хоёр төрлийн өмчийн компанид хоорондоо л гэрээ хийх. За энийг ингээд шууд засгийн газар олон улсын хилцэл болгоод их хурлаар батлуулчихъя. За ингээд та бүхэн санаж байгаа бол одоо яг Шанхайд болсон уулзалтын орой одоо улсын төсөв 2 дугаар хилцүүлгээс задарсан. За ингээд Шанхайд болсон уулзалтын талаар бараг хүмүүс анзаараагүй одоо ингээд яг энэ асуудал дээр төвлөрөл өнгөрсөн. За төсөвдөр одоо ямар хүмүүс яг ямар байдалтай байсан бэ гэдгийг та бүхэн зүгээр эргээ бодоорой. Манай олон нийт маань гэсэн. За ингээд энэ асуудал яригдж байгаад 2 сарын 14-ний өдөр Харбинд уулзалт болсон. За Харбинд бол яах вэ гэхээр гэрээнд гарын үсэг зурагдсан. За тэр өдөр одоо бас одоо харамсалтай ийм хэрэг гарах асуудал яг давхцсан нэг өдөр. За одоо угаартаж тэмээ гэр бүлээрээ нас орсон ийм асуудал үүссэн. За тэр асуудал дээр бид нар одоо бүгдээрээ төвлөрч бас нэлээдгүй том асуудал болсон. За гэтэл дараа нь ирээд нэгтгэх тул тэр одоо хэрэг бас одоо 10 хоногийн өмнө болсон байсан асуудал. Энэ бол бас тодорхой зохион байгуулалттай одоо яг тэр Харбины уулзалтаас одоо нэг өдрийн өмнө бол болсон. Энийг одоо та бүхэн бас санаж байгаа. За өнөөдрийн энэ асуудал бол мэдээж энэ бол нийгэм анхаарал хандуулах хэрэгтэй чухал асуудал. Энийг би бүрэн ойлгож байна. Гэхдээ бас яг одоо 5 сарын 14-ний өдөр тийм ээ. Яг бүтээн байгуулалт эхлэх өдөртөө 3 дахь давхцлаа. За бас дахиад одоо энэ төсөл дээр хөрөнгө оруулагч нэлээ эргэлдэж за энэ одоо олон улсын гэрээ маань доктортой байж чадахгүй юу? Улс төр доктортой байж чадахгүй юу гэдэг ийм асуудлууд бол боллоо. Тийм учраас ийм зүйлүүдийг одоо бас олон нийтэд ард иргэдтэй хандж хэлэхэд илүү тийм хэрсүү байдлаар одоо ялгаж харах нь бол зүйтэй. Тэгээ би эцэст нь хоёр зүйлийг хэлье. Ард түмнээсээ би дахиад уучлалт гуйж байна. Сэтгэл санааг нь жилээсэнд, эргэлзээ төрүүлсэнд за надтай холбоотой одоо хууль бас орлогоо нотолж чадаагүй. Сэтэрхий твэн симхи хаддаг дээр үнэхээр одоо асуудал үүсээд нотлогдвол би хариуцлагатай бүрэн бэлэн байна. Тэгээ энэ жагуулгаар би өнөөдөр хүртэл олон зүйл дундуур явхад дандаа л надад нэг өдөр энэ өтгө цохилтууд ирэх болов гэдэгт би сэтгэл зүйн хувьд бол өгөлж бэлэн амьдарч байгаа. За харин одоо энэ явж байгаа бэлгийн сангийн хууль за одоо энэ нэг улс төрчдийн хөрөнгө оруулалттай холбоотой энэ одоо эрх зүйн орчин за мөн одоо асуудалтай холбоотой ийм асуудлыг зориудаар одоо улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ийм одоо ялгаанууд байгаа. За энэ ялгаануудад одоо хандж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг миний үзэл санааг миний тэмцлийг бөхөөж чадахгүй битгий горд одоо асуудалтай холбоотой байгаа асуудал дээр миний хувьд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна гэдээ хэлье. За баярлалаа. За баярлалаа.